Шинэ үеийн сэхэтнүүд оюутнууд энэ замаар явцгааж тэднийг үдэх, угтах, баяртай бас гүнхтэй түүхүүчүүд энэ зам цаахал дуудаж Монголын түүхийн сэргэн мандалд ажилтны хөгжил энэ л замаар ирж зага зээлийн ороо босгоо үеигч бид бүхэн энэ замын хүчинд давсан. Өнөөдөрч эгэл жирийн үйлдвэрлэгчдийн хөдөлмөр бүтээлээр эх орныхоо өнцөг болон бүрт үйлдвэрлэлийн дуу хангинаж энэ хүү энэ гэрэл энэ Монгол улс биднийх гих баялагтай болж байна. Үүнийг бий болгож олон нийтийн үйлдвэрлэлд үрэлэн дуудах баялаг бүтээгчдийг шинэ үеийн залуу сэтгүүлчдийн холбоо эх орныхоо 408 зөвлөлт 15384 км замыг дуулж сорвуулжээ. Өвсгөл геологийн Төмөрбаатар гэх энэ эрхэм Монголын бизнесийн салбарт өөрөнгөс мөрөө тодоос тод бичиж яваа шимээг өхн атлаа. Даруухан бас хэмэрлэг нэг. Хөрлөх нутгийнхаа брендийг бий болгох гэж хөвсгөлийн хуучныг их л үйлдвэрүүдийг өөдөн татаж нөгөө талд эх орныхон хөгжил цэцэглэлтэнд өөрийн хувь нэмрээ оруулахаар зорж яваа нэгэн. Зулаагаан гიშгэж төрсөн олон ах эгчтэй болоод ч тэрөө эсвэл түүний зүрхний голоосоо санагалдсан ярьж өссөн ээжийнхэн зан төлөвийнх үү? Төмөрбаатарын үг бүрээс нь олсноон бусадтай хуваалцах ёстой. Хийж бүтээх, хөгжих ёстой гэсэн санаа мэдрэгдэж байсан. Төмөрбаатар гэх хөдөөний энэ хэгэл баригл хүүг олон түмний хэлж заншснаар мужик болон төлөвшүүлсэн Адармата атлаа сонирхолтой бизнесийн түүх ингэж эхэлжээ. 90-ээс миний хамгийн анхны хийсэн наймаа бол би 12 мянган бөөсний сам гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Шүүр. Тийм 10 мянган ширхэг одоо шүүртэл иржсэн да. Одоо энэ Улаанбаатар хоттойгоо морин сувд компани захирал Мягмар Дөржигд манай найз билтэй. Энэ өтээр одоо тухайн үед наран туул зах дээр очиж 2000 сам юу шүүрээ Улаанбаатарт 8 нуглаад хөдөө бол 10 нугалж ирсэн да. Тэгээ би ерөнхийдөө бол 90 лөө бол би сард нэг 2 удаа явждаг байсан. Би ч одоо түүхийд авдаг байсан. Мах одоо нэлээд нийлүүлдэг байлаа. Тэгсэн тэгээ нэлээд ч хоримтлалтай болсон. Тэгээ энэ яа гэрэл чулуун гэдэг нийслэлийн застрын хамгаалцын нар байна шүү дээ. Энэ нөхөрч өмч өвчлэн гомсын нарийн мчиг нар байсан. Тэгээд Монголын хөрөнгийн бие дөнгөж байгуулагдаад тэр Бямсарган засгийн газрын үед нэг тийм юу болсон юм аа. Нэг тийм одоо зөвлөгөөн семинар болсон юм да. Тэгээ 14 хоногийн семинар сурвалж зохион байгуулж тэгээ манай тэр морин сувд компани захирал мөрдөж суу өрний юм үзьгээд сонсъё гээд тэгээ тэр үуч бид 8 идэх завгуул байлаа шүү дээ тийм ээ. Тэгээд 14 хоног тэгэхэд яг тэр танхимд одоо 200 гаруй 240 50 хүн одоо нээлтэнд нь орж. Тэгээ ийм одоо Германы багш нар одоо өмч өвчлөлийн талаар хичээл зааж. Тэгээ 250 хүнээс өдөөс хойш 40 50 хүн үлдсэн баг. Тэгээ 2-3 хоногийн дараа нэг 10 эд хүн одоо сууж тэгээ сертификат авч ирсэн. Тэндээс бол би ер нь одоо энэ цэнхрийн ганцлалын талаар бол ер нь би нэлээд мэдээлэлтэй болсон юм байна. Тэгээд одоо энэ жуулчин компани хувьцаа энэ 100 хараагийн хувьцаа энэ би овоо цуглуулсан байсан шүү. Тэгээс үлд нь бол том хувьцаа эзэмшигт нь би одоо зарж үн тохир зарж ирсэн. Нэлээд сайхан доо. Тэгээд би чинь одоо 8 арилжаа идэг. Сомдууд руу түүхийд авдаг. Тэгээд би чи одоо надад өртөө хүмүүс. Мөн үү. Тэгээд тэрэнд нь одоо тэр цэнхэр талбар бол ерөөсөө тэгээд хүүхдүүд одоо ерөөсөө сомоо орлогчоор сомоо орлогчоор байгуулсан ажлын хэсэг комисс байгуулдаг. Тэгээд энэ чинь зарим улсууд бүр гал ноцоож ирсэн шүү. Тэ. Тэгээд одоо тэгэл тэр чинь нөгөө талбарын чинь үнцнийг мэдэхгүй. Тэр ерөөсөө тийм байлаа. Тэгээ би яг хаа тэндээс санаа аваад тэгээ би одоо хувьцаа цуглуулж эхэлсэн юм дээ. Нэлийн одоо хувьцаа хоримтлаараа хувьцаа цуглуулаад тэгээд эн чинь хөвсгөл геолог компани чинь 94 онд хувьчлагдахад ер нь одоо овоо хэдэн хувийг нь бол авцсан байсан шүү. Тэгээ яг сүүлд нь бол хувьцааг нь тохирч ингэж аваад манай хаа тэр бол ингээд үндсэндээ бол эн чинь хээ компани болох гээд яг нэг 90 хэдэн онд төвлөрсөн байж байгаа. Тэгээд 97 онд энэ хөвсгөл хүнс компани Монгол улсад хамгийн анхны дуудлага худалдаа зохион байгуулсан байхгүй. Засгийн газрын тогтоолоор. Тэгэхэд хөвсгөл хүнс компани 51%-ийг хөвсгөл геолог компани тухайн үеийн 173 сая төгрөгөөр худалдаж авч ирсэн. Бас өрсөлдөгч байсан шүү дээ. Тэ. Хамгийн анхан одоо дуудлага худалдаа зохион байгуулагдаж.
Монгол улсын хэмжээч. Тэгж орж авч илээ 51%. Алдсан юм хэм бол би Орос руу 8 гээд би банк шатдаг байхгүй. Би одоо 90-ад оны ихээр монголчууд ч одоо таргууны арьсыг одоо давхар шаллал гаргадаг байлаа шүү дээ. Би ч бас өөрхөө хоримтлалтай тий. Ингээд нэг 7000 ширхэг таргууны арьс. Хүмүүсийг хийдгээр нь хийгээд байсан. Тэгээд ханхад яваад очсон чинь дээр нь тижэл аччихсан. Ханхад яваад очсон чинь Оросын гайл дээр Оросын гайлынхан сарын нуутай ирдсэн байна. Орос тал дээрээс ямар ч найраг боллоо гэх. Тэгээ ханхын тэр зөөдөг байсан байхгүй. Тэр яг зүгээр бид чинь чэнжүүд ногоон жилтэй өндөр спирт тэрнээс өгөн тэгээд тэрнээс өгөн тэгээд морин дээр ганцглаа шүү дээ. Тэгээд морин дээр ганцглаад. За 3 хоногийн дараа та хоёр нөхөртэй Мондоос нэг 5-6 км бод нэг фермийн аж ахуй байдаг. Улаан гэрэлтэй дээр. Яг тэр нэг хэсэг тэр чинь сардагтай шүү дээ. Амар юм байна. Тэгээд би 3 хоног арьсаа тосох гэж явсан. 3 хоног арьсаа тосох гэж яваад тэр тайгад тэгсэн ингээл хөлийн чимээ гараад өөрөөр ууж явсан. Тэр чинь ингээл өгсөөл тэр чинь амар салтаар тэгээд урууд ч унаал. Тэгсэн Оросын хөлийн зэрэг явжсэн. Би тэт бол нам. Тэгээд буудуулах юм л яах юм бэ? Шууд нам шүү. Тэгээ би тэрийг хаяад ерөөсөө би тэрийг огт юмжины одоог хайсан. Тэр үеийн аншаар бол нэг 7-8 шин 69 нүн байсан юм болоо. За дараа нэг цагаан уур Закамскэр ээлцэн гараад бензин хоортцсон. Би бас баахан таргуунаар шүүв мүү. Тэгээ эн чинь бол удирдлагын шинж нартай ажилладаг гэсэн цагаанаар. Өө тэр цаашаа Закамск орох гэсэн. 66 130 1 сэсчээр 230 1 сэсчээр 166 131 бас тийж хэлмэжлээ. Тэгээд баахан таргуунаар баахан юм. Тэгээд Закамск орж баахан юмнуудаа зарж колонкийн нөхөртөө 6.5 тонн бензин ачуулаад цаашаа явж байгаа байхгүй. Цаашаа бүх юм илээр гаргацсан. Тэгэл Гүсэнэ ойц одоо манайх руу цаглагааны нийлээд идэв. Тэгсэн нэг тэрэг банд бензин жаахан тийм байх гэхээр нэг тэрэг явуулчихад замын хажуу талд гараад цай чанд уугаад баахан багууд өрөөд ирдэг байхгүй. Одоо Чантуу гэдэг манай найз тэр Оросд төгссөн. Тэрийг хэлмэрчнэр авч явж. Би бол хойр сурлал яриад байна. Тэгсэн Чантуу ярил ирнэ. Тэг чин одоо Монгол мөнгөөр за эрхүүгийн анхаарсгийн ханшин дээр одоо Монгол мөнгөөр 500 төгрөг нэмдэг байхгүй. Бүх таргууны арьсаа өгөөл. Тэгэл эндээс чинь мөрөнгөөс өвд Закамск орох чинь 13-4 хоног гэж орж байгаа шүү. Тэгээд эрхүү рүү давч ороод нэг хоолны зал руу хоолнд ороод тооцоо ихтэй нөгөө мөнгнөөс өгсөн чинь нөгөө нэг ээлцсэн яаж нэг өрөөвөл солигдсон шүү дээ. Яг тэр үе тэр хайчанд орсон шүү. Бүх юм буда. Тэгэд Орос ярьжсэн анхаарсгийн нэг Орос ярьжсэн тэр манай Чантуугийн найз. Нэг 8 ээжсэн нэг баг анхаарсгт байдаг баг. Тэр ч ерөөсө хугацаа заагаад тэгэл ерөөсө нэг хүнээс тэдэнд өргөх гээл яатсан л шүү дээ. Тэр гар дээр их хэмжээний мөнгө байсан. Түр байшингаа дотрлоод боож өгчээсэн гэж байгаа шүү. Өрөвлөр байшингаа дотрлоо. Тэр цав маваар дотролт юм уу? Гэжсэн. Монгол улс хачиргалтай улс. Нийт газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-т, хүн амынхаа тоогоор 140-д, харин нэг хүнд ногд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 140-д. Тэгсэн хэрнээ бид газар нутгийнхаа ердөө тэг 10.3% болсон. Нийслэл Улаанбаатар хоттой хүн амын 50-аас илүү хувь нь суурьшдаг. Монгол улс бол 1.3 тэрлэн доллартай тэнцэх байгалийн. Энэ үзүүлэлтээрээ бид дэлхийд 15-д жигсэж байна. Энэ нь Монголын нэг хүн тутамд дунджаар 450 мянгаад орчим доллар буюу 850 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний баялаг ногдож байна гэсэн үг юм а. Тэгсэн атлаа манай улс нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийд 129-д ирэмблэгдэж 3 хүн тутмын нэг нь ядуу гэсэн ангиллалд багтаж байна. Үүнээс гарах гарцыг бий болгож залуу сэтгүүлчид эх орондоо үйлдвэрлэлийг бий болгохоор 15,000 гаруй километр замыг тууллаа. Монголчууд баялаг бүтээж байна. Монголынхоо үйлдвэрлэлийг Монголын залуу сэтгүүлчид
дэмжиж байна. Манайх чинь бол гол үйлдвэр бол энэ геолог уул уурхайн чиглэлээр ажилладаг компани шүү дээ манайх. Улсын одоо ер нь нөхцөл геолог бол нодлон 50 жил хийсэн. Монгол улсын хэмжээний нэгийг харьцсан 200 мянганы зурглалын ажлын одоо нэг 70 гаруй хувь манай компанийн хийсэн байдаг шүү дээ. Ер нь одоо Монгол газар гэдэг юм уу, МАК гэдэг юм уу, ер нь одоо том борогоол гэдэг юм уу, ерөөсөө хувьсгал геолог гэсэн школ бий болж байсан социализм үед. Манай хард амьдсан одоо Монголын одоо том компаниуд манай хард амьдсан геологч нар л одоо бүгд ажиллаж шүү дээ. Бол хувьсгал хүнс компани би одоо ер нь одоо эхлэлээ өөрчилсөндөө одоо хамгийн сүүлийн цэвэр усны үйлдвэр одоо ажилд орох гэж байна тийм ээ. Цагаан загсны одоо бүр 2 жилийн өмнө бүхэл бүтэн одоо үйлдвэр оруулж ирсэн шүү дээ. Одоо консерв Экспортлж байгаа. одоо энэ хөдөлтөөл байна. Тийм. Жишээ нь одоо тэгээд ер нь одоо өсгөл бол одоо цэвэр байгаль одоо тийм онгон байгаль эндээс гарсан үйл одоо Монголын бэрээнд болох гэж нэлийн зөвтгөх ингэж л ажиллаж байгаа. Ийм учиртай тэгээд яг хоёр аял жуулчлалын салбар тийм ээ ерөнхий боловсролын сургууль Далаан коллеж гэдэг чинь бол үндсэндээ энд байгаа. Энэ бол бас л одоо ханаа хөрөнгө оруулалттай тийм орон нутгийн боловс үүснийг үгүй чи ямар юм бэ лээ чинь дөрөв эмнэлэг гэдэг чи ерөөсө тухайн үед сумын засаг дарга хавтар гэдэг дарга байсан одоо байгаа. Заадмуур батрын чи ёстой нэг мөрөнгийн төвийн одоо нэг балгаснаас чи намайг салгаж өглөө гэж ярьж байсан шүү 2000 оны. Энэ ч одоо бүх юмнууд хаалга сонгоход ерөөсө байхгүй тэгэл архичд 9 шидийн юм өөр уурхаа болцсон. Тэгэл тэр нэг цаахан талд нэг уурын зуухан дэлгүүрээ нэждэг хинч тоохгүй. Би эндээс 300 орон машин хог гаргаж ирлээ шүү. Манайх бол зуны дүндсэн барилгын материалын үйлдвэрийн салбар тэгээ босон салбаруудтайгаа охин компаниуд нэлээд хэдвээ. Эдгэртэйгээ бол үндсэндээ нэг 8-900 хүн ажиллаж байна шүү дээ. Хүн бол 5 төгрөг олдтол тэрийг хуваах хэрэгтэй. 100 жил болохгүй 1000 жилийн хураана гэд яах юм те? Хэрэггүй л байхгүй. Хэрэггүй шалт. Би одоо базрын ширэнд манай нутаг. Одоо 20-р зууны мондөг том эрдэмтэн шүү дээ. Одоо тэр их найз байлаа л да. Тэгээд над ширэн дуугаа юуг загтдаг байсан Заатмуратар би чамд ганцхан хүн бол 100 хүнээс 51 Төвратар болж байна. Мөн үү? Төвратар ажлыг үйл ажиллагааг дэмжиж 49 нь бол харааж ах хэрэгтэй гэж шүү. Мөн үү? Хүн бол ер нь. Тэр бол би тэрийг их одоо зөв зарчим гэж боддог. Би тэрийг ч барьж авдаг. 100 хүнээс 51 нь болж ийн гэд 49 нь харааж ах хэрэгтэй гэж. Тэгжээж нэг хар цагаан хоёр чинь тэнцдэг. Их сайн гэж одоо 100 хүнээс 70-80 их сайн гэдэг юм бол тэр чинь нөгөө цагаан иламжсууд чадрах тал руугаа орно тийм. Бүр 70-80 хүн моолоод байх юм бол нөгөө хар энерги нь ягаад бас чадрах тал руу орно. Тэгээ энэ юуг л одоо ямар ч хүн ер нь одоо барьж л явах хэрэгтэй. Одоо сүүлийн үед энэ Хувьсгал аймагт би нэг 17-8 дөрмөс байгууллагын одоо тэргүүлэгч гэдэг юм уу. Хувьсгал аймгийн ажил олгогчдтой холбооны тэргүү, Хувьсгал аймгийн бүхэн холбооны тэргүүч гэдэг юм уу тийм. Гандан даржаалын хэд өдөртөх зөвлөлийн гишүүн гэдэг юм уу. Улаан загалмаа орооны гишүүнч гэдэг юм уу тийм. Ингээд одоо тэгэл яадаг намайг одоо яадаг ингээд сонгодог. Би өчтөр чинь нэг дээлээсээ салж штэ. За би бол одоо 4 жил хийлээ. Би 70 сая төгрөг та нар зориуллаа шүү хөгчүүд. Би бол одоо ерөөсө ганц л одоо бодолтой явж байгаа юм. Би өөрөө геологийн одоо энэ компаниг удирдах байгаа гэв. Монгол улсад тийм ээ. Улсад бүс нутгийн хэмжээнд л ач холбогдолтойгоо суурхаад нээх юм ганц зорилго. Амьдрал бол аз алдалгүй атга. Амьдрал бол дэндүү үнэтэй бүү болол. Амьдрал бол амьдрал шүү дээ. Тэмцэж амьдрал.